Сайн байцгаана уу? Cherry Book сувгийн Монгол Adventist болонд тавтай морилно уу? Би Болормаа байна. Австрали улсаас холбогдож байна. Энэ удаагийн мань зочноор надтай ярилцахаар Монгол улсаас 7 дахь өдрийн Adventist цөвгийн пастор Буян Бэлэг холбогдож байгаа билээ. Одоо бүгдээрээ хамтдаа Буян Бэлэгтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч сонсцгоё. Сайн байна уу Буян Бэлгээ? За сайн байна уу? За манай Cherry Book сувгийн Монгол Adventist болонд бидний урилгыг хүлээж аваад надтай ярилцахаар холбогдож байгаад баярлалаа. За баярлалаа. Намайг бас энэ болондоо сурсанд баярлалаа. За тэгээ бидний ярилцлагыг хүмүүс сонсоод бас их олон ивэлийг, олон зүйлийг бас мэдэж авнаа. Тэгээ ивэгний гэдэгт итгэлтэй байна. Тэгээд Буян Бэлгээ чи одоо өөрийнхөө тухай манай сонсогчдод танилцуулах уу? За тэгээ товчхон явах уу. Урт товчхон л зүгээр нэг 5 6 цаг болчихсон. За товчхон. Би ч одоо Буян Бэлэг гэдэг тэгээд нөгөө Сэлэнг аймгийн Сант цомд одоо 84 онд төрсөн. Тэгээд Санттай ерөнхийдөө манайх нэг 92 он хүртэл байж байгаа. Тэгээ нөгөө тухайд чинь нөгөө нийгмийн одоо шилжилт болоод тэр үеэр аав ээж манай цаас яхаар нөгөө хот бараад гэж буюу тухайд эрдэнэтийг сонгоод тэгээд эрдэнэт рүү манайх 92 онд нөгөө би тэндээ ерөнхийдөө 10 жилээ дүүргэж тэгээд бас амьдралын гараагаа гэсэн тэмцээс эхлүүлж ирсэн. Чондоо болоод байгаа юм л гэдэг. Айлын том доороо нэг дүүтэй. За. Тэгээд гэр бүлийнхэн талаар танаа гэр бүл хэдэн хүүхэдтэй, гэр бүлтэй юу? Тэгээд бас ажил төрөл мэдээд одоо нэг их нэртэй гэлээ. За манай эхнэр бүтээр маань болохоор 2006 онд одоо хоёулаа дуу хөгжинд аягүй дуртай. Тэгээд тухайд чинь би чинь одоо христийн сүмд ингэж явдаг байсан. Тэгээд христийн цуглаанд явдаг гэж байгаа. Ягаад манай христийн цуглаан дээр нэг удаа магтан дууны хамтлаг ирнэ гэдэг. Тэгээд тэр магтан дууны хамтлаг нь нэг тоглолт тавьсан баггүй. Тэгээд тэр тоглолтын дээр манай эхнэр ингэ нэг айгүй гоё дуулдаг охин байсан. Тэгээд би хараад тэгээд анхандаа тэр хоолоонд нь дурлаад тэгээд тухайд чинь би бас нэг дуу муу зохиодог байсан. Тийм үе ирсэн баггүй. Тэгээд тэр охинд нэг дуу муу санагдаад тэгэл ерөнхийдөө нэг охинтойгоо хоолж байгаа. Тэгээд 2007 онд хоёлаа сууж байна. Тэгээд ингээд тэр цагаас болоод одоо тэр 11 жил жих ингээд би хоёлаа суугаад одоо 3 хүүхэдтэй. Сайхан өнөр өтгөн гэр бүлээ тий. Тэгээд хоёр одоо хамтдаа магтан дуугаа тэгээд хийдгүү. Одоо дуулдгүү хамтдаа дуугаа зохиогоод явдгүү. Тийм битээр би чинь тэгээд 2007 онд чинь анх нөгөө манай христийн сүмд чинь бас тийм мистерийн сургалтанд болт гэж болдог байсан. Тэгээд би чинь мистерийн сургалтанд яваад. За. Тэгээд мистерийн сургалтад дүүргэснийхэн дараа Сэлэнг рүү хуваарлагдаад тэгээд Сэлэнгтэй нэг бараг 2 жил хөвгөлж жагаад. Тэгээд тэрний дараа Сэлэнгтэй их эртээс туучаад тэгээд 2010 онд 19 оны сүүлээр Арангаа руу томилогдсон. Тэгээд томилогдож байгаа тэнд үйлчилж явахдаа тэнд ч одоо 6 жил үйлчилсэн. Тэгээд 6 жил үйлчилж явах хугацаанд хаагаа 2005 оноос хойш тохиолсон дуунууд нь нийлээд нэг бараг нэг 20 гаруй дуу болсон. Тэгээд сүүж байгаа нэг 10 дуу сонгоод тэгээд хамгийн анхны цомгоо тэр Арангаад нэг юм дарамжаар шүү мастерыг хийдэг одоо панограм хийдэг тийм хүнтэй холбогдож байгаа. Тэнд хоёлоо бас хийгээд хамгийн анхны цомгоо төгс төгөлөрж нэртэй хоёлаа бас гаргаж ирсэн. Ямар мундаг юм. Ямар гоё. Тийм. Тэгээ 10 онд эхлээд тэгвэр ч нөгөө цалингаасаа нэг илүү жилч мөнгө гаргасаар байгаа ингээд нэг баг багаар нь ингээд 3 жилийн хугацаанд ингээд хийгээ явуулсан чинь яг 14 он болсон чинь тэр нэг 10 дуу болчихгүй. Тэгээд яг 10 дуу болсон гот нь хоёлаа нэг нэг том цалингийн дээл авч байгаа хоёлаа шууд анхны цомгоо хэвлүүлээд тухайч айгүй хямдхан байсан юм аа. Тэгээ нэг 500 мянга бараг 600 мянган төгрөг болтой байлаа нийт нэг 600 шиг хувь гаргаал тэгээд нөгөө манай сүмийн гişүүдтэй найз нөхөдтэй мэл гаргаал хамгийн анхны цомгоо дуусгаж ирсэн. Тэгээд ингэж л битэрийн одоо хамгийн анхны нэг дуу хөгжмийн юм одоо энэ магтан дууны чиглэлийн юм юмнууд бол одоо их уран бүтээлүүд манаас хилж ирсэн тийм төвхтэй. Ямар мундаг юм бэ? Бас ямар зүрх сэтгэлтэй юм бэ? Цалингийн зээл тавьж байгаа хийчдэг. Магтан дуундаа зориулаа тий. Тэгэхээр үнэхээр одоо танаа гэр бүл үнэхээр одоо урлагт хайртай тэр тусмаа магтан дуунд хайртай гэр бүл байна. Хэр болгын хүн бол өөрийнхөө сонирхдаг зүйлийг бас
аж амьдралаасаа илүүд гаргаад тавих бас тийм зориг бас байхгүй шүү дээ тий. Тэгэхээр бас үнэхээр гайхалтай байна. Тэгээ одоо би бас танаа 2 дахь том хүчин гарч байгааг сонсч байсан. 2 дахь 3 дахь нь одоо энэ удахгүй гарч. 2 дахь нь. 2 дахь нь. Энэ дээр гэсэн ялгаагүй ихтэй нөгөө яагаад ерөнхийдөө бас ингэж байгаа юм би нэг зүйл дээр айгу итгэж явдаг байхгүй. Тэр нь болохоор юм хэр чи одоо өөрийнхөө гаргасан юм чи өөрөө санаа зовхгүй чиний зүйл гаргасан зүйл хинт санаа зовхгүй. Гэт нэг юм энэ үгэнд айгу итгэдэг байхгүй. Одоо би өөрөө одоо ингэж уран бүтээл хийгээд би тэрүүндээ санаа зовж би өөрөө тэрийг л одоо бодит бүтээл оюуны бүтээл болгож гаргахгүй бол хин нэгэн хүн хизээч миний өмнөөс те за үнэхээр сэтгэл нь хөдлөө нэг ганц нэг л тос олнох гэж хизээч одоо миний зүйлээс ингэж гаргахгүй. Хоёрт бас нэг зүйл нь болохоор миний гаргасан зүйл маань нэг өвөг гэж би ойлгодог байхгүй. Ягаад гэхээр одоо чи би мэдээж их богинохон одоо ми ч одоо мөнгө наслахгүй тодорхой. Гэхдээ ямар ч нэг нас эцлээд юм болоход манай өөр хүүхдүүд маань одоо миний насан дээр ирээд нэг ухааж зарим нь янз янзын зам сонгоо явсан ч гэсэн миний аав ээж маань ийм усуд ийсэн шүү. Гаргаж ирсэн зүйлүүд нь энэ шүү гэдээ ингээд сонсоод бас буцаад ирэх нэг бол ухаах тийм зүйл авах юм болов уу гэж бодвол ирээдүйд л хөрөнгө оруулж ин гэж бодвол энэ зүйлийг хийдэг шүү дээ. Яг үнэ. Яг зөв. Одоо бас нөгөө нэг тийм алдартай магтан доонууд байж шүү дээ. Одоо гайхамшиг тайр гэл 50 байна сэтгэл минь гэл те. Айгу олон жилийн 200 гаруй жилийн өмнө бүтээгдсэн тухайн үеийн хүмүүсийн залбирал, тухайн үеийн хүмүүсийн сэтгэл хөдлөл бол дуу болж магтан дуу болж гараад тийг одоо хүртэл хүмүүсийн зүрх сэтгэлд нөлөөлөд дэлхийн олон улсын те иргэн тойрны хүмүүсийн амьдралд бас нөлөөлөд явж байдаг. Тэгэхээр чиний хийж байгаа христийн нөгөө сүм цуглааныг хараад нэг хоёр зүйл байт юм шиг л нэг нь ном үлдээд нөгөөх нь болохоор магтан дуу үлдээд байгаа юм шиг санагдаад байна л. Ягаад гэвэл бусдад зүйлс нь болохоор барилга байсан ч юм уу альва нэг зүйл нь тэгэл ерөнхийдөө цаг хугацааны турш илэгдэх нэлэгдээл те. Ингээл өнгөрчдөг. Гэтэл хараад хахаар нэг нь ном үлдчихэж байгаа. Тэгээ нөгөөх нь магтан дуу үлдээд байгаа. Тэгээд яг ингэж бодохоор нь ерөнхийдөө бас айгүй том өв соёл юм болоо гэж бас энэ утгаараас магтан дуу талын зүйлийг эдгээр миний хобби ч гэсэн эдгээр дуртай зүйл ч гэсэн бас бурхныг бэлэг авиасыг өгчөж байгаа учраас энэ бэлэг авиасыг бас хийх хос нөгөө талантын үлгэр шиг нөгөө булаад үлдчихгүй тулд юм хандаа бас бусдад хүргэж те бас энэ их хугацаанд бас гэрэл болохыг хичээж л одоо зордгийг. Амен. Анх яаж сүмд явсан бэ? Яаж бурхны үгийг одоо хүлээж авав амьдралтаа? За сүмд явсан. Би ерөнхийдөө нөгөө юу гэдэг чинь нэг юм одоо ант христ буюу ерөнхийдөө нөгөө христийг эсэргүүцэж байсан бүр айгүй тийм тууштайгаар. Тэгээ ягаад гэвэл манай аав маань айгүй үндэсрэг тийм хүн байсан. Тэгээ тэр утгаараа би нөгөө Монголын уламжлалт зүйлсүүдийг бол айгүй үнцэнтэй зүйл. Энэ хамгийн ихэм нандин зүйл гэдэг. Тэр дунд нь уламжлалт зүйлс нь болохоор юу бодны шилсэн эдгээр орцсон юм баггүй. Яг зөв. Тэгээд энэ утгаар нь би шууд нөгөө уламжлалт нөгөө гэдэг утгаар нь би айгүй өмөрдөг гэсэн. Тэгж яагаад нөгөө христийн шашныхыг ороод ирэнгүүт наа чи харийнхан ерөнхийдөө одоо бодол санаа угаах гэж байгаа тийм хэрэгсэл ч юм уу бол иймэрхүү зүйлсээ айгүй боддог. Тэгээд гоё чинь бас нөгөө ном зохиолууд айгүй товор тэгэл одоо мэдлэг айгүй муутай байсан болов гэж одоо боддог. Тэгж яагаад 2003 онд манай аав маань гинт нэг асуусан юм аа 45 наснда. Тэгээ миний хувьд бол айгүй гинтийн зүйл болсон. Тэгээд бүр айгүй шоконд ингээд орсон байхгүй. Тэгээд шоконд ороод тэгэхэд чинь би дөнгөж нөгөө сургуулаа төгсөхгүй 10 жилийн сургууль төгсөхгүй тийм байсан. Тэгээд нөгөө лам одоо хурцлэл нөгөө янз янзын зан үйл хийдэг штэ тий. Тэгээд үйл хийж яхад нэг асуулт асуужсэн байхгүй. За одоо миний аав гинт асуучлаа. Яг өглөө ажилд явбал тэгээд нэг ажил дээр асуучих байгаа байхгүй. Тэгээд би чи одоо яг юу одоо ирээдүйдээ яах вэ гэж бүх юмыг л аавын хараад байсан зүйлч хүн чинь нөгөө бүх юм л ингээд байхгүй юм жигүүр таслагдсан шиг болж байгаа байхгүй. Тэгээд тэр үед нь шууд нөгөө лам нөхрөөд гот ламаас нэг асуусан. Та миний аав амжилт өгчихөө. Тэ. Тэгээд хэдэн цаг байсан ч хамаагүй зүгээр амжилт өгч би нэг хэдэн ингээс асууж авмаар байна гэж бодсон. За. Тэгэхээр нөгөө лам нь болохоор тийм зүйл одоо байдгүй маань нэг хүн. Чи бүр айгүй тийм сонир зүйл асууж байна. Одоо нэг л удаан өнгөрсөн бол одоо ингээл өнгөрөөл одоо авч ингээл яваад гэсэн. Одоо тийм учраас наачаа дараас нь ингээл намайг боломж юу гэсэн. Тийм зүйлийг хэлдэг байхгүй. Тэгвэл ингээд дуур хөдлөөд
Та одоо хэрвээ амьдрах чадахгүй бол одоо надад бурхан ч одоо тэр олон мянган бурхан байгаа надад ямар шаардлага байна гэхгүй айгу ууралж нэг ээж тухай одоо доршуулган дээр тийм байж болдог ингэдэг ингээл одоо манай хабаат сад чинь намайг тэгэл ерөөхдөө тухай тэтгэгээр одоо доршуулган дээр гэж дэмэл загнажсэн гэсэн би бол батраа айгу тийм дурамч хүн лээ. Тэгээ дараа нь манай ардхан тал бас айгу нэг аста тийм нэг одоо удган ихчүүд үүссэн. Тэгээ яг энийг ярихаар айгу юм сонио одоо би одоо бурхан өдөртсөн гэж бодсон. Тэгээ нэг удгагчдаар явж ороод би бас яг айгу тийм асуужсэн байхгүй би. Би одоо та аавын сүнсийг дуудаад өгчөө би одоо аавтаа яриад хэд юм асуумаар байна. Болохгүй. Ирээдүйдээ яамаар юм гэсэн чи нөгөө юм маань болохоор за миний хүү тийм байж болдгоо маа одоо би дуудахад танаа аавын сүнс ирээч гүйч одоо өөр юм ороод ирээч гүйч гэсэн. Тэгээ миний хүү ерөнхийдөө бол чи итгэл гэдэг зүйлийг хайгаад байгаа юм байна. Чи юу юу яа та Христийн цуглааныг Христийг сонгороо, Есүсийг сонгороо. Энэ бол айгуу тийм цагаан талах шиг нэг тухай. Надад тийм зүйл хэлчихгүй юу? Тэгээ би тэгээд гайхаад энэ удан яахаар юм ингээд. Тэгээ би юун дээр очичоод гэртээ буцаж ирчээд байж байгаа. Тэгээд маргааш дахиад нөгөө юм дээр очиод та намайг Есүсийн цуглаанд явуулсан. Ямар цуглаанд явах вэ гэсэн чи би тийм яриаггүй шүү дээ нөгөө. Хөөе өөдөө тэгдээ. Би тийм та өчтөр надад тэгсэн чинь би тийм яриаггүй. Тэгээд би гайхаад айгуу тийм бизнес сонь зүйл байна. Тэгвэл би гарч яваад тэгээд орой нэг манай найз нөхдөд санаа тайвшруулна гэдэг нэг архитект танд уурчаад маргааш үлэнд авах шаардсан байсан. Манай нэг багын найз алишаг нэг талаа өгөхгүй тэр бүр ингэ айгуу багын хэлтэй битүүсээ сантад байхын л нэг манай ээжүүд нь хоорондоо найз байсан. Тэгээд гинт ороод ирсэн манай гэрт. Орж ирэнгүүт чи юу яах вэ? Надтай хамт нэг газар чи би чамаас аюу гойгоод тавьчих. Би тэнд очиод олон хүмүүстэй танилцаанаас тэр санаагаа тайвшруулна. Тэгээд би чам хоол моолн даах гэхгүй. Тэгэхээр энэ одоо яхаараа нэг хоолн татсан баян болцсон бахтаа гэж бодлоо. Тэгээд хойцоо бидний нийгэм чиг жоохон бас хэцүү үе байсан шүү дээ тий. Тэгээд ажил төрөлж хэцүү тэгээд тэгэхээр нөгөөдхөө дагаад ясна чинь цүм байгаад байхгүй Христийн цуглаан. Тэгээд гинт л оролж байгаа. Чи намайг Христийн цуглаанд аваад ирлээ. Харь газар би харийн ингэ одоо тий хүмүүсийн одоо бодол санаа угаадаг газар аваад ирлээ гэж шууд тэгсэн чинь нэг айлшгүй чи намайг одоо найзаа гэж бодож чи зүгээр тэрчээд энэ ядаж гэж асуучихгүй гэдэг гоогаад болсон. Заагаа суучлаа. Тэгээд анх нөгөө би тийм эрдэнэтэд болж байгаа тэр нэг бизнес цуглаан хагас өдөр яваад очиж байгаа байхгүй. Тэгэл ороо суугаад байжсэн чинь яг өмнө чи би нэг бас ганц нэг удаа нэг хувц авах гэж нэг очижсэн түүхтэй. Тэгээд тэгж ястаа за яг хувцсын лав авчил болоо ойлголтоор байсан. Энэ удаад найзынхаа шаардлагаа нэг цуучсан. Тэгээд тэгсэн чинь нөгөө хүмүүсүүд суугаад на шинэ үнэ ангид оруулаад одоо бохон байдгийн одоо бохон ингээд дэлгэсний бүтээсэн гэл юмнууд яриад надад ингээд үлгэр санагдсан. Ингээд тийм өгөөсөл эсэргүүцээ сууж. Тэгээ байжсэн чинь тэр нөгөө бүх ингээд үйл ажиллагаа явагдаад нөгөө магтан дуу явагдаад одоо нэг хичээл мчил тэгэл ийм үйл ажиллагаануудад явагдсан хамгийн сүүлд номлол явагддаг штэ. Тэгээ нөгөө нэг номлол явагдах үед нэг ах гарч ирээд болтол. Залбирангуудаа тэгэл нэг асуулт асуугаад номлолоос ч нэг асуулт асуугаад хэлдэг штэ. Асуулт асуусан байхгүй хүмүүс яагаад өгдөг юм? Яагаад хүмүүсүүд гинт ингээд хүчдэг юм те? Хүчээр юу хаашаа оддаг юм бол гэсэн яг энэ асуултыг асуусан чинь яг одоо чиний амьдрал тохиолдож байгаа зүйлтэй холбоотой тий. Толгоор шууд яваад ороод. Тэгээд би ч нөгөө хамгийн хой сууц байсан чи бүр шууд урагшгаа дахиж ч асуугаад юу ярих юм ингээд анхааралтай сонсоод тэгсэн чинь Йохан 3:16-д номлож ирсэн. Тэгээд бохон ертөнцийг харилцаад цорын ганц хүүгөө өгсөн гэснээр хүүтгэдэг чинь зөвхөн сантай болно. Тэгсэн би мөнх аим гэж байдаг юм байна гэдэг тийм ойлголтыг хамгийн анх авч ирсэн байхгүй. Тэгээд өдгөр домбогч юм тийм зүйлээс мөнх аим гэж ярьж ирсэн боловч яг амьдрал дээр байдаг мөнх аим гэдэг тийм ойлголт ерөөсөй мэдэхгүй байж байгаа. Тэр номлоос аваад тэгээд би шууд нөгөө пастортайгаа уулзаад манай аавны сайхан асуусан би аавтах уулзах боломж байгаа юм болов та мөнх аим байгаа гэсэн. Тэрөө би ингээ танаа бурханд итгэх юм бол миний ээж миний дүү гэж те мөнх амьтаа болох боломж байгаа юм. Дахиж манай аавмасаа гинт ингээд өвчин төв байснаа мэдлгүй гинт ингээд өвчсөн. Ингээд юм та тэг ингээд өвчсөн зовлон байхгүй тийм дэлхийн ертөнцид та сая байгаа гэсэн тэгээд тэр газар нь очих боломж байд юм. Ингээд олон асуултыг асуухад тэр газар надад аягүй сайхан тайлбарж өгсөн л доо. Тэгээд юм хүл хацлаа байхгүй тийм дэлхийг би тэрийг зөвхөн Бурхны хүүг нь Есүс гэж дууддаг. Яг хоо еврейчүүдэд танх танигдсан учраас бид нар тэр Есүс гэдэг нэрээр нь өглөж энэ Бурхныг авч Есүс гэж дуудаж байгаа болохоос бид нар бол тэр одоо
мөнхийн бурхан ч юм уу одоо өвдөж чи одоо юу гэж ойлгомоор байна. Тэр ойлголцоороо ингэж хүлээж авах. Тэгээ чамайг яаж ойлгосон ч гэсэн бурхан чамайг ойлгоно. Тэгээд тэр нөгөө мөнхтэй амьдруулахтай биш ертөнцтэй чаач гэсэн юм. Тийм олон сайхан тайлбарууд надад хэлсэн би юу гэж хэлчихсэн. За тэгвэл би наад бурханд чинь итгэе. Тэгээд тэр итгээд одоо 2 3 жил итгээд тэр харагдахгүй байсан бол та юу яаваа. Одоо итгэхгүй хонцлоо тантай эвгүй байдлаар уулзах шиг тохиол айгуу тийм сонио гэж хэлсэн. Тэгэл тэр цагаас хавуулаад 2 жил гарна тэгээд цөм цуглаанд явсан. Энийг хасан тэгээд би бурханд итгэсэн байсан. Тэгээд олон залбиралтай хариулт аваад эхлэхээр бурхан байдаг юм байна гэдэг. Одоо баталгаатай болоод итгэл маань үлэн гэдэг. Батуулаад тэгээд анх удаа итгэж болсон түүх маань ийм л түүхтэй тийм. Тэгээд дээрэс нь бас бурхныг алдаршуулж юм сайхан уран бүтээл хийдэг болоод магтан дуу зохиодог болоод тий. Тэгээд намайг ч анх сүмд ороод ирэхэд миний үе айгүй олон залуучууд байсан. Тэгээд харж байсан чи амар авьяастай бүрмэл гитар дараал, дуулаад, зарим нэг нь урд юм яриад, тэгээд хүмүүс юм тайлбарлаад айгүй тийм бүр амар авьяастай залуучууд харагдсан. Ягаад ч юм тэгээд би гоё бохон би тань зориуд нэг 5 дуу зохиолчмаар гэдэг. Тэгээд залбирч ирсэн баггүй. Тэгсэн одоо бохон нөгөө юм ихтэй айгүй хальт асгаж өгдөг юм гэдэг. За уучлаарай би энэ утсыг салгачлаа. Ястаа уучлаарай. Чи дахиад яг тэр хэсгээ дахиад ярь та. Энэ нөгөө ажлын утас залгах яриач нас л та. Аах ингээд 5 дуу зохиоч ёо гэж хэлсэн гэдэг. Тий. Тэгээ 5 дуу зохиоч гэдэг нь одоо тэгээд харахад бурхан бол хальтлан асгаж өгсөн. Одоо 5 байтугай олон магтаалуудаар зохиогдсон. Тэгээд би дөнгөж тэгээд тухайд гитар стart чадахгүй байгаа тэгээд ялбарч гитар дар сураал одоо дуулж сураал. Тэгээд юм дуу зохиож сурсан да. Тэгээд яагаад би дуу зохиох болсон шалтгаан маань ерөөсөө тэгээд цоошин зүйлийг гаргаж ирэх нэгт хоёр зүйл нь өв соёл гэдэг төр ярьсан тийм. Тэгээд манай аав маань айгүй үнцгий хүн учраас нөгөө өв соёл гэдэг зүйлийг айгүй сайн ойлгоцсон гэсэн багт надаа. Тэгээд яг аавын нэг надад нэг айгүй сайн үлдээсэн зүйл маань болохоор нэг ардын нэг Монголын нэг уламжил тэр ёс заншлууд гэдэг чинь ах цахаа хөндлөх юм болж байна. Энийг айгүй сайн ойлгуулж ирсэн шиг би одоо ингээд яг тухайд хэрэгт итгэлийг аваад за миний үр хүүхдүүд одоо миний итгэлийг одоо надтай уулзахын тулд яваажинд орох хэрэгтэй гэдэг ойлголт надад яваад байна шүү дээ. Тэгээд энэ ойлголтыг л надтай уулзахын тулд одоо энэ өв соёлыг авах хэрэгтэй. Би тэгээд тэр хүүхдүүдэд итгэх нэг хүсвэргийг үлдээх хэрэгтэй гэдэг. Тэгээд ерөнхийдөө энэ дуур бол ерөнхийдөө бол айгүй шамдаж тэгэл айгүй залбиртайгаа болсон л доо. За чиний хувьд адвентист итгэл бишрлийг чи юу гэж боддог вэ? Чи одоо чиний хувьд одоо манай адвентистчүүд ийм итгэл бишрэл маань нэг ийм зүйлээр онцгой. Эсвэл би энэ зүйлд нь бахархдах юм аа гэж одоо өөрийгөө адвентист гэдгээрээ бахархах ямар нэг онцгой зүйл шалтгаан чамд байгаа юу? За яг одоогийн өнцгөөс нь харахад би ч нэг одоо нэг пастор болчихсон тий. Одоо сүмийн пастор болсон. Хажууд нь одоо бас нэг хуваараас айгуу тийм судалгаа хийдэг хүн баггүй. За. Тэгээд судалгаа хийж байхдаа ерөнхийдөө бол христийн шашин бол Монголын үндэсний шашин гэдэг дээр одоо удахгүй бас би одоо 8 сарын зүйл явцанаас тэгээд зүйл явцанаас эхлээд энэ Монголын хэрэгцээлийн түүх гэдэг сэдвээр ерөнхийдөө 5 6 хоногийн тийм 5 6 удаагийн библи судалсан видео хичээл хийх гэж байна. За. Тэгээд тэрүүнээс ерөнхийдөө энэ бүгдээс ингээд дүгнээд үзэхэд бол ерөнхийдөө христийн шашин гэдэг зүйл бол ерөнхийдөө христэд итгэл гэдэг зүйл бол энэ яг харахгүй харих биш байна. Хаагаа Монгол нутагт бол аль хэдийн 3 дугаар зуунаас ахуулаад байсан тийм бидний баг үндэсний шашны утгатай. Тэгээ бас нэг зүйл нь болохоор бас хэд хэдэн зүйлийг хараад хахад нэг хишиг өдөр гэж бид нар дууддаг. Тэгээ хишигтэн гэж дууддаг. Энэ бүгд маань зориулагдсан одоо тусгаарлагдсан гэсэн утгатай. Тэгээ бүр хамгийн анхны харамсалтай бүр хамгийн гайхалтай зүйл нь бидний хамгийн анх итгэж ирсэн тэр одоо историйн шашны тэр хамгийн анхны Монгол руу орж ирсэн тэр 3 дугаар зууны үеийн тэр итгэлтэй хэрэгт итгэж болсон бүгдээрээ шабат өдөр буюу ариун өдөр цагтыг босоод байсан байгаа болно. Тэгээд тэгдэг байсан учраас хишиг өдөр буюу шабат өдрийг хишиг өдөр гэж нэрлэдэг байсан байгаа. Хишиг өдөр буюу тусгаарлагдсан зориулагдсан өдөр гэдэг. Тэгээд нөгөө малчд чинь нөгөө тухайд чинь нөгөө тэр өөрөө малаа ихээр бэлтгээтэй чигээр нь хайддаг. Тэгээд ерөөдөө цагаан идэ мэдээ гаргадаг байдаг. Тиймэрхүү хоригтой цээр нас тийм утгатай байсан гэж судлаад тахаар. Тэгээд энэ бүгдээс ингээд дүгнж өсөөд энэ сүүлд ингээд яг энэ адвентист итгэл бишрэл рүү ингээд ороод ирэхээр бид нар чинь яагаад адвентист гэж
байгаад байгаа юм бэ? Бусад хүмүүсээ яагаад бас жоохон өөр юм бэ гэдэг шалтгаан болохоор бид нэг ариун өдөр буюу тэр нэг Бурхны анх Адам Евг үед өгсөн тэр ариун өдрийг ихт одоо сахиж байж байгаагаар нэг бас нэг онцлог байгаа. Бас нэг өөр нэг анхны хуулийг тий хамгийн анхны бас эрүүл мэндийн бас нэг тэр нэг мэдээнүүд байдаг л да. Одоо ялангуяа Библиэлд суурилсан хэдийгээр эрүүл мэндийн зарчмууд тэдэр маань бас айгуутай бидрийг босож хүмүүс жоохон бас онцлог болгож харагддаг. Мэдээж бас нэг үхлийн тухай нэг хэдэн номлол байдаг. Одоо жишээлбэл өөр сүмийнхэн маань үхлийг бас арай ондоо янзаар тайлбарлаж байгаа. Бид нар бас үхлийг бас арай ондоо янзаар тайлбарладаг юм тийм ээ. Тийм Библиэлд суурилсан тайлбарлалтай тийм. Тийм яг нь мэдээж энийг яриад байгаа бүхэлдээ бас хичээл болоо явчихна. Тэгээд нэлээд өргөн том сэдв болоод яригдах болно. Тийм тавчхандаа ингээд эцгэд бол ерөнхийдөө үхлийн тухай ойлголт манаас ондоо мөн бас тэр нөгөө Бурхны тухай шүүлт гэдэг байдаг. Тэр зарим сүмүүд маань болохоор Бурхан энэ дэлхий дээр хүчээд хүндлэхнийг одоо шүүнэ гэж ойлгодог бол бид нар бол аль хэдийн шүүхт эхэлж гэнэ. Бурхан биднийг одоо аль хэдийн шүүгээд энэ дэлхий дээр ихтэй болоод айл хүмүүс ямар хүмүүс аваа явна гэдэг тэр итгэл бишрэлээр бол бид нар яваа штэ. Тэгэхээр яг энэ нэг хэд хэдэн юм гол хэд хэдэн сургаалууд нь ерөөдөө 5 сургаал гэдэг юм да. Энэ үдээсээ бид нар жоохон босож хүмүүсээ арай жоохон ондоо итгэл бишрлийг өнгөтгдөг. Өөр нэг ялгараад ах юм зүйл бос зүйл бол ерөөдөө байхгүй та ижлэх хэвээр аяг хэвчүүд аяг ороо цуглааны хэв маягийн жижиглэх одоо нэг ерөнхий явдаг хэв маягийн жижиглэх бос одоо энэ дэлхий дээр ялангуяа энэ одоо нийгэмд хүрч байгаа тэр одоо хэв маягийн ерөнхий жижиглэх гэдэг босон юм ялгадаад ах зүйл байхгүй ганц юм сургаалаараа нэг жоохон өөр дахиад эрүүл мэндийн мессеж чинь яриа жоохон үнгүй ойлголттой. Тэгээд бас нэг ялгадаад нэг шабатын мэдээ гэдэг. Тэгээд энэ бүгд нь жоохон ондоо байдгаараа миний хувьд бол яг нэг бахархууштай зүйл нь бол миний ганц бахархдаг зүйл нь бол яагаад адвентист гэдгээр бахархдаг вэ гэхээр анхнаас л тэр босны өгсөн тэр Адам нэг тэр ариун өдрийг цагтдаг гэдэг утгаар л жоохон бахархаж яддаг. Амен. Миний хувьд бол. За эндээс сэдвлээд бас нэг зүйл асуумаар санагдаад байна. За чи Христэд одоо ингээд Христэд итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүн. Тэгээ чи Христэд одоо итгэгч байх нь хэцүү юу үгүй юу? Юу гэж боддог вэ? Ерөнхийдөө айвтан юу л да юу гэж хэлмээр юм да. Багамттай мөртлөө бас чөлөөтэй мөртлөө харцлагтай мөртлөө гэдэг юм да. Тэгээд тайван ч юм уу гэдэг юм тийм тодорхойсон тийм тавчилсан тийм юу бол байхгүй л да. Одоо хариулт бол. Яагаад тэгэхээр одоо би ч одоо юу гэдэг итгээд одоо 16 жил ингээ болж байгаа юм бол яг босод хүний хувьд бол мэдээж богино хугацаа болж таарсан. Гэхдээ энэ хугацаанд нэг ажиглагдсан зүйл нь бол айгүй гээд хүнд хэцүү. Би ч одоо бүр хэвтэр доош үзчихсэн дээр сар гаргаа ингээд хөдөлгөөнгүй те. Яг тийм одоо тийм зовлон гашуун тийм зүйл тохиолддог юм уу яа харахгүй бурхан минь гэдэг дууддаг юм л. Бурхан минь. Өөр хандах юм хандлт байхгүй. Тэгээ манай гэр бүл чинь одоо бас саяхан гал бас нэг осол мосолд ингээд ороход чинь тэр ингээд хүнд хэцүү байдал оронгод шууд л өвдөгсөд бурхан минь л гэж дууддаг юм. Тэгээд тэр үед чамд амар тайван ирж байна уу? Одоо ямар нэгэн итгэл төрж байна уу тэр? Залбирсны дараа за бурхан бол ямар ч байсан залбирчлаа бурхан бол одоо амаар хамгаалж байгаа намайг бол за бурхан бол таа ингэн шүү дээ бурхан ингэн гэсэн байгаа шүү дээ гэсэн амлалтууд ингээд залбирсны дараа бодогдоод за энэ үнээс бол ямар ч байсан бурхан бол 5 гар харгад хамаагүй бидэд өгнө гэсэн тэр итгэлийг л өгчдөг юм л хүнд бол. Тэг итгэлээ. Бас нэг өөр нэг өнцгөөс нь харах юм бол заримдаа нөгөө айгу олон нөгөө бас библийн гүнзгий тэр нөгөө теологи ч юм олон зүйлийг уншаад эхлэхээр өөрийгөө нөгөөдөгтөө харьцуулна л да. Тэг юм гутаа би ч бүр болоогүй байна. Би ч баг итгэж биш юм байж ийм сэтгэлээр унах үе бас би. Яг надад тэгээд ингээд тэр хитрхи бурхны нөгөө бурханлаг судалгаар гүнзгий ингээд ороод эхлэхээр заримдаа бас хэцүү юм байна. Тэгээд энэ дамаар ингээд явах нь энэ хүн ингээд авчихсан би бас энэ дээр ингэж чаддаггүй шүү дээ гэдэг юм бодлоод их орж ирэн. Гэхдээ нэг яг миний нэг одоо энэ 16 жилийн турш нэг онцолж харсан зүйл нэг ноён нуруу гэж байдаг шүү дээ. За. Ноён нуруу гэж монголчууд ярьдаг тийм. Тэр ноён нуруу гэдэг зүйлийг л олоод авчдаг юм шиг надад санагдав. Ягаад тэгэхээр би одоо миний ноён нуруу гэх юм бол энэ Христ итгэл байгаад байгаа байхгүй. Яасан тэр одоо хүнчтэй амьдрал тохиолдсон ч гэсэн би нөгөө Христ итгэлийнхаа хүчээр тэр зүйлээ даваа гарчдаг.
Баярын сахлантад тохиолдсон ч гэсэн тэр би нөгөө Христ итгэлийнхаа үүднээс тэрийг ингээд аваа гарчдаг. Тэгээд ингээд үзэхээр нэг альва нэг ямар нэг асуудал бэрхшээл ч юм уу альва нэг зүйл тохиолдоод ирэнгүүт нөгөө ноён нурууч намайг ингээд залаа хөвчөж байгаа. Тэгээд би тэр дунд заримдаа бүдрээ бүдрээд унсан ч гэсэн одоо тэр ноён нуруугаараа өөрийгөө залчиж байгаа. Одоо зөв явсан ч гэсэн тэр нэг ноён нуруунд дээр илүүх бат бөх ингээд яваад тэгэхээр нэг ноён нуруу гэдэг зүйл маань ерөөхдөө нэг амьдралдаа үрдлэг болох одоо гэдэг чинь тэр нэг юм бат одоо юу гэдэг юм баримтж явдаг тийм үрдэг шийдвэр гэх юм уу та тий. Тэр зүйлийг л ингээд юм болоод авчдаг учраас Христ итгэгчдийн их босоод ерөөхдөө юм тайван болоод юм аливаа нэг зүйлээр ганхадгүй бас одоо телевизээр явдаад яг бат сууртай байдаг тийм. Бас аливаа нэг шийдвэр гаргахтаа ч уус сууртай байдаг тийм шалтгаан нь тэр ноён нуруу нөгөө Христ итгэл гэдэг юм бацдаг учраас ийм байдаг. Тэгээд дүгнэлтэнд л хүрээд дууссан шүү дээ. Одоо ч гэсэн тэгээд ч гэсэн яг үнэхээр сайхан хариулт байна. Яг би ч гэсэн чиний ярьж байгаа зүйлтэй аягүй санал нэг байна. Итгэгч одоо мэдээж 16 7 жил итгэлээ би одоо 20 жил итгэлээ энэ хугацаанд хэрв зээ одоо миний би одоо дагаж мөрдөж чадхааргүй зүйл байсан бол мэдээж аль хэдийн болцсон байгаа тий. Аль хэдийн татгалцсан байгаа энэ итгэлийн амьдралаас. Харин миний амьдрал өгөөж нь одоо миний амьдралд одоо чиний хэлж байгаа шиг тэр бурхны ивэлэнд байдаг учраас надад амар тайван өрдөг учраас би ч гэсэн яг ялгаагүй чамтай адилхан одоо тэр ноён нуруугаараа одоо дамжуулаад одоо өдөө хүртэл одоо итгэлийн одоо өөрийнхөө дэлхий дээр амьдарч байгаа хугацаанд хүртэл амар тайвныг аваад явж бас чаддаг аа. За. Тэгээ үнэхээр сайхан хариулт байлаа. За тэгээ одоо бас нэг чухал асуултуудаас гараад ерөнхийдөө хэдүүлээ хөгжилтэй тал руугаа орё хоёулаа. Чамд одоо энэ итгэлийн амьдралын хугацаанд ямар нэгэн хөгжилтэй үйл явдал тохиолдож байв уу? Үл ойлгох ч юм уу, буруу ойлгосон ч юм уу, эсвэл ямар нэгэн тийм мартагдчихгүй нийдэмтэй дурсамжтай зүйл? За мэдээж олон л байгаа л да. Тэгээ нөгөө би ч нөгөө анх нөгөө арангаад очиод байсан. Нэг цуглаан гэдэг нөгөө цуглаан үүсгэх гэл бид нар хилээч байгаа байхгүй цуглаан үүсгэхээр цуглаанаа хичүүлээрэй гэх. Тэгсэн чинь за нэг одоо хөгжилтэй одоо тухай чинь H1 гэдэг юм ханиад гараад ирсэн гэсэн. Өө за. Тэгээд нөгөө монголч айгу хамраал нөгөө зарим нэг одоо нэраа ч юм уу хүүхдүүд эндээлээ төчтөр чинь нэлэх 8 цастай хүүхдтэй хоёлоо. Тэгээд нөгөө хажууд нэг бас нэг стерттэй нэг бодроо нэг стертант явцсан нөгөө гуруулаа. Тэгсэн чинь гурав нэг хийж нэгэ тусчдаг байхгүй ханаа. Йэхөө. Шууд айж явахтаа нэг хүүхдтэй одоо яаж тусах байх вэ гэдэг. Ингээд нэг хоёр давхар масктай тэгэл 2 сар чихоо тэгэл бүгдээрээ гэртээ масктай тэгэл ерөөс ингээд нэг хүүхдтэй тусахгүй тул хүүхдтэй бодоод ингээд хамгаалаад масктай байж байгаа. Тэгснээс дараа нөгөө юу гэдэг байхгүй нэг маск нэг мэдээж нэг ханаад намдаа гайг болсны дараа ингээд маск татсан байсан. Тэгээд жаргал их нэрийг нэг жаргалаа. Би ойрдог айгуу тийм би миний би зүгээр хаа гэж яасан. Би айгуу тийм бүнзий айгуу сайхан амьсгалаад тах юм гэж. Жаргал аргач маск авчихсан тийм. Тийм зүйлээс тохиолж ирсэн. Тэгээ нэг юмд өөр давчихсан тий. Одоо баг бид нар тэгэх гэж байна шүү дээ тий. Одоо Монгол дэлхийн нийтээр маск зөв. Тэгээ нэг хөгжилтэй зүйл нь бас тийм байжсэн. Тэгээ бас нэг бас эвгүй нэг бас нэг зүйл гэх юм бол тэр анх бас арангаад очиж байгаа хүмүүс нөгөө мэдэхгүй бид нар шинэ хүмүүсүүд болох нь мэдэхгүй юм нэг тухайн нөгөө нутгийн айгаад ордог тийм сүнстэй байшинд нь оролцдог байхгүй. Йэхөө. Хоёр давхар. Тэгээ бид нар зөвхөн мэдэхгүй ч тийм даа. Тэгээд тэндээ 2 жил чихөө амьдэрсэн байхгүй. Тэгээ тэгсэн жил нөгөө тэнтгээ жил гараа амьдэрч байгаа гэсэн дараа жил дахиад амьдэрсэн. Тэр юм аа тийм танил болоод чинь нэг хоёр хөшийн хоёр эдгээр тэр хоёроо тэгдэг миний хоёр үед янз бүрийн харагдахгүй нэг байна. Тэгээ үү гэдгсэн. Нөгөө танаа байр чинь ийм түүхтэй штэ. Нөгөө түүхийг сонсож ихтэй амар сонсож байгаа. Үгүй гүүштэй юу ч мэдэхгүй штэ гэл. Тэгсэн чинь яг тэр яг ч 2 жил үчгүй амьдэрчээ байсан. Яг тэрийг сонссныхаа маргааш амар айцтай байдаг юм. Тэгэл шүнжэнгөө залбираастаа бурхан ингээд нөгөө манай хаалтсан заримдаа нэг салхинд ингээд порч муудахаар нэг салхинд ингээд хатаглаад дуурдаг штэ. Тэнгуут нөгөөдгөө чи битээ нөгөө аргаар айсан арга хөдөл үүсгэж чиг амар үлгэж авч бодож. Тэгээ байж байгаа нөгөө библийн хоёлаас судлаад нөгөө тэг бурхан бол хамгаалдаг гэдэг гэдэг. Тэгэл тайвшраас үүдээ тэгэл
энэ хүмүүсийн итгэл бишгээр дагаад амьддаг юм байна. Тэгээд тэр бүхнийг бас тэгж авч ирсэн түүх байдаг. Тэгээд тэрний дараа бараг 2 жилийн дараа манай байранд бүрэн засвар ороод тэгээд тэр амьд усууд бүр сүлдээ нүүж ирээд энэ Есүсийн 2 хүүхэд ирснээс болоод энэ түнсэн байхгүй болчихлоо. Одоо тэр байр айгүй сайхан байр болсон гэдэг. Тийм бас тийм түүхүүд байдаг л та. Чиний амьдралд тохиолдож ирсэн сургамжтай одоо би нэг иймэрхүү зүйл сургамж авсан найз нөхдөсөө ч юм уу сүмийн пастор алхачаасаа ч юм уу нэг ийм зүйл болсон юм миний амьдралд тэгээд тэгж хуваалцах зүйл юу вэ? За сургамжтай гэх юм бол одоо мэдээж олон байгаа л да. Олон зүйл дээр л бас сургамж аваад одоо ч гэсэн. Тэдгээрээс нэгийг хуваалцаж бид нартай. За би бүр хамгийн анхан үеийн гэх юм би ч нэг сүмийн ахлах зочдод удааг байж байгаа бид нар ч нэг Библийн дагуу хормоо хийнэ гэж хэлдэг шүү дээ. За тий. За мэдээж бас би айл нөгөө бэлгийн харилцаанд ороогүй үед одоо ингээд хүнтэй суунаар мэддэг ч юм иймэрхүү одоо нөгөө Библийн одоо зарчмууд ингээд байдаг юм. Тэгсэн чинь ягаад ч би нэг их нэртэйгээ одоо хоёлаа суухдаа нэг тэр зарчмаас суугаагүй шууд монголчлаа хийдэг байхгүй. За. Тоод очиж хоёлаа шууд нөгөө өөний газар батлуулаад нэг хормын юунд очиж манай монголчууд юу нэгдэж таалаа гэж. Тэгээ батлуулсаар дараа нь юм гоо дуудаад нэг хамаатай садан бүх юм нэг өдөр тоглож байгаа дуудаад нэг хормор хийдэг шүү. Бид нар ч шууд сэтгэл хөдлөлөөр хоёлаа заад цаас байгаад ингээл тийм 2007 оны 3 сарын 7-нд хоёлаа шууд батлуулаад за тэгэхээр 2007 оны 7 сарын 7-нд 8 оны 7 сарын 7-нд хормоо ингээл амар төлөвлөцөл энэ тухайга хэлдэг байхгүй ойлоо айлд нэг гэлт авчихсан. Тэгэл нөгөө сүмний нөгөө тухайд манай миний нэг дэтлөө төрчихсэн нөгөө пастор манай хүн гэдэг хүн байсан. Бразил хүн. Нөгөө хүн дээр ачаад хэлдэг байхгүй. Виктори би ингээ хүнээс очлаа гэж батлуулаад ингэслээ гэсэн нөгөө хүн бүр шоконд ордог байхгүй. Тэгээ би амар итгэлтэй одоо удахгүй тэр 20 болно даа. Та нарыг урьнаа гэлээ. Тэг ирээрээ мөрөг нөгөө хүмүүс хасан толгой хүнстэй тэгээд толгоо мааж гэдэг бол та яач вэ гэсэн тэгээд би нөгөө яхад нөгөө монголчлаа суучихсан тэгээд тэгснээр сууцсан нэг хэвээр барсан унтцсан гэдэг ч байхгүй. Тэгсэн чинь нөгөө пастор команд тэгээд шууд хэлж байгаа нөгөө библийн зарчмыг чи одоо яагаад энийг ингэ дагаагүй юм бэ гэсэн чинь би нөгөө тухай нөгөө библийн хэдий зарчмаа хэдий мэдж байгаа ч гэсэн нөгөө сэтгэл хөөрцөн юм чинь. Тэгээд залуу байсан болохоор сэтгэл хөөрцөн нөгөө юу тэр нөгөө янз янзын зарчим өрөнгө мартчихсан шүү дээ. Нэг тийм юу одоо фактлаа гэсэн зүйл байдаг. Тэгээд тэрнээс одоо сэтгэл нөгөө цөм төрнө хэлэхгүй зүгээр юугаар дэрүүдэрээ нөгөө цөмдөг ихнэрээ ингээд гой дагуулж байгаа хөрмөө ихтэй тэгж чадлаггүй тэгээд Монгол маягаар ингээ хөрмөө айгаа тэгээд тэрнээс ах бодоод одоо нөгөө шинээр үргэлжлэх залуучуудтай энийг айдсан дахиж хэлдэг. Яг зөв хамгийн алтан мөчийг өдөө тэгээд тэр шиг алтан тэгээд хаяа хөрмөө айгаад гой ингээд тийшүү тэгтийшүүгээ бухнаар игээгээд ингээд тийшүүгээр байна. Миний амьдралд бол хамгийн том авсан сургамж бол энэ л гэсэн. Тэгээд одоо Библийнхаа би өөрөө Библи заадаг гэж би өөрөө Библийнхаа үгийг ярьдаг гэж тэрнийхэн зарчмын дагуу би өөрөө нэг амьдраагүй нэг хамгийн том алдаа маань бас нэг юм. Бинэмдээс л айгүй том сургамж гэж. Одоо биенээс энэ цагаас ахуулаад ирмэдээ. Одоо би өөрөө ярьж байгаа зүйлээр би амьдрахгүй юм би өөрөө худалч болох хэрэгтэй болчих юм байна гэдэг зүйлийг баймаар ойлгочихсон да. Тэгээд бас дээрэс нь бурхан уучлалдаг бурхан тий. Тэгээ тийм болохоор бидний алдаа дутагдлыг бас ойлгуулад шүүдэггүй. Одоо юу гэмэ чи ингэсэн учраас чи заавал ингэх ёстой гэхгүй харин ч ойлгуулад тэгээд дахин давтахгүй байх тэр нөхцөл бололцоог библиэр дамжуулаад итгэгч найз нөхдөөр ч юм уу эсвэл библийн ахлагч нараа дамжуулаад бас ойлгуулдаг тий. Тэр бас нэг Христэд итгэгч хүмүүсийн бас нэг онцлог байна. Тэгээд би чиний одоо над гэр бүлийн юм зүйл дээр нэг багхан шиг тайлбар нэмэхэд бурхан бол гэр бүлийг эхнэр нөхрийг гэр бүлийг одоо хамгийн эрхэмд үздэг учраас тийм библиэлд бол зарчмууд гэж байгаа. Мэдээж тэрийг та бүхэн бас дэлгэрэнгүй уншаараа цааш та. Тэгтээ гэр итгэгч эхнэр нөхөр хоёр маань аль маань яг гэр бүл болохынхаа өмнө бол бэлгийн харьцаанд орох шаардлагагүй орохгүй байсан дэр гэж үздэг. Тэгээд гэр бүл болсон тохиолдолд бие биентэйгээ тэгээд насан туршдаа бие биенийгаа дэмжиж бие биенийгаа хайрлаад явах хэрэгтэй гэж библийн зарчимд үздэг юм аа. Тэгээ нөгөө
ариун нандин гэдэг утгаар хэлж байна. Тийм. Одоо юм бэлээ. Тэгээ бусдын өмнө би ингээд бас ариунаар ингэж те одоо энэ ихнэрээ авч байна. Бас би бас өөрөө ч гэсэн те өөрөө зүгээр ариунаар ихнэртэй ингэж очлаа шүгсэн. Айгу гоё. Та дутх нь айгу гоё юм Тийм, билээ. яг одоо ингээд харин яг үнэ. Яг одоохондоо яг бид нарт яг энэ талаар ярих цаг хугацаа байхгүй. Гэхдээ бас хэдүүлээ ярилцж байгаад илүү цаашдаа бас илүү дэлгэрэнгүйгээр буян бэлгээ. Одоо би чамд сүүлчийнхаа асуултыг тавья. Тэгээд надтай хамт ийм илэн далангуу сайхан ярилцсанд баярлалаа. Итгэгч Христ итгэх итгэлийн амьдрал гэж юу байдаг те? Ийм олон зүйлсүүдийг илэн далангуу хуваалцсан чамд баярлалаа. Тэгээд миний сүүлчийн асуулт юу вэ гэхээр хүмүүст өгөх зөвлөгөө. Итгэгч та бусад итгэгч нартай ямар зөвлөгөө өгөхийг хүсэж байна? За тэгээд за мэдээж энэ айгу. Тэгээд асуугаасаа гэж айгу бодож байсан асуулт байна. Тэгээд ягаад тэгэхээр мэдээж одоо хэлэх нэг айгу тийм том зүйл юм л бол та дөнгөж одоо Христэд итгээд ихэлсэн ч вэ. Магадгүй зарим нэг нь одоо 2 3 жил болж байна. Зарим нь 5 10 жил болсон, 20 жил болсон ч вэ. Энэ итгэл гэдэг зүйл маань одоо бидний амьдралаас тийм салахгүй хамгийн тийм чухал зүйл шүү гэдгийг нэг тасаа онцлж хэлмээр байна. Ягаад гэвэл та би өөрийгөө би дотор итгэдэг би буруу итгэдэг юм гэвэл нэг зүйлийг л бодороо би Бурхнаа илүү сайн таниагүй юм байгаа биш үстэй гэсэн асуултыг өөрөөс асууж байгаараа гэж би бас хэлмээр байна. Миний алдсан албаа тэр байсан. Би дандаа заримдаа эргэлзэх тоолонд би эргэлзэл жоохон уруудаад юм янз янзын зүйл бодох тоолонд бол би дандаа библи шагаагаад ингээд харж яхад би ерөнхийдөө нэг зүйлийг би дандаа ойлгож байна. Би Бурхныг бүрэн таниагаас болоод энэ асуудалтай би тэ дандаа буруу шийдвэр гаргаж ирсэн юм байна. Бас энэ одоо энийг ингээд шийдчих зүйлдээ бас ийм шийдвэр төр хүрч ирсэн юм байна гэснийг одоо ингээд харж яхад тийм дүгнэлтүүд дандаа байдаг байхгүй. Тэгэхээр одоо ялангуяа үзэгчд хэлэхэд та ямар ч байсан бай хамаагүй. Эсвэл Бурхнаа бүрэн таньж таны итгэл бишрэл болон илүүх одоо таны миний хэлээд байгаа тэр ноён нуруу те итгэлийн ноён нуруу гэдэг зүйл чинь илүүх бат бөх болдог шүү. Тэгээд ерөнхийдөө бас зарим нэг зүйлээр ганхахгүй юм итгэлтэй болдог. Тэгэхээр юу ч хэлдэг юм бэ? Хамгийн түрүүнд л ерөөсө Бурхнаа бүрэн таньж мэдээрэй. Та өөрийнхөө хувьд бол аягүй сайн таньж мэдээрэй. Тэгээд ганц гой зүйл нь болохоор одоо бол Библи бүр бидний одоо монгол хэлээр гараад ирчихсэн байна. Хажууд нь олон сайхан пастор ахлагч нар гараад ирсэн байна. Мөн бас олон библи судлалын олон тийм хичээлүүд, ном тохиомлууд гэдэг энэ Бурхныг таньж мэдэх талаас нь бид нар аягүй олон тийм хүртээмжтэй зүйлүүд энд гараад ирсэн учраас энэ дэр би Бурхныг таньж мэдэж чадахгүй нэ гэсэн асуулт бол одоо үнэхээр одоо сонин асуулт болчихж байгаа. Тэгэхээр одоо Бурхныг таньж мэдээд цаг гаргах юм бол одоо Бурхныг бол бүрэн таньж мэдхэд мэдээд ингээд эхлэхэд бол таны итгэлийн амьдрал шаал ондоо болж эхэлнэ. Тэгээ та бүр тэ одоо жижиг сэжиг асуудал төр хүртэл ингээд юм одоо зовлон бэрхшээл дээр хүртэл ингээд таны даван гарах чадвар шаал ондоо болсон. Таны хар хонцогч гэсэн ондоо болно. Тэгэхээр Бурхнаа бүрэн таньж мэдэрэй гэж уриалж хэлмээр байна да. За. Сайхан уриалга байна. Бока тэгээд бидний ярилцлага энэ төрөд өндөрлөж байна. Танай гэр бүлд болон чиний хийж байгаа ажил үйлсд бас Бурхны ивэл дүүрэн байх болтугай. Тэгээд дараа дахин уулзлаа. Баяртай. За баяртай. За баярлалаа. Тэгтэлбэрт байна. За баярлалаа Бока. Бидний ярилцлага таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та бүхэн бас биднийг subscribe дарж дэмжээрэй. Мөн subscribe дарсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд илүү олон ярилцлагыг сонсохыг хүсвэл эдгээр товчон дээр магтан дуу сонсохыг хүсвэл эдгээр товчлуурууд дээр дараа дахин уулзтлаа. Түр баяртай.